Улсын хурлын сонгуул 2024 нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрж байна. Манай зочноор Улсын хурлын сонгуульд Монголын хүний төлөө намаас нэр дэвшигч Хадбаатарын Батялалд ирсэн байна. За сайн байна уу та? За сайн байна уу. За тэгэхээр Батялалд гэдэг хүнийг хүмүүс одоо хуульч, тэмцэгч гэдэг талаас илүү мэднэ те. Та өөрийгөө хувийн талаас танилцуулбал. Би зүгээр бүгдээрээ нэг сайхан нэг хүндлээд хайрлаад амьдарч хамсаа л гэж бодож явдаг. Зүгээр л Монгол улсын иргэн шүү дээ. Тэг яг хүмүүс бол намайг хуульч, тэмцэгч гэдэг талаас нь хараад идэв. Сүүлийн үед бол би ер нь зүгээр соён гэгэрүүлэгч гэдэг утгаараа гэдэг тал руугаа ойлгоосоо гэж хүсэж байна. Тэгээд Монголын хүний төлөө намын зүгээс бид нэр үндсэн хуулийн дугуулын төсөл гэдэг нэг юм төсөл санаачилсан. Тэгээд энэ төсөл бол хүн болгон өөрийнхөө эрхийг мэддэг, үүргээ биелүүлдэг юм нэг мэдлэгтэй, ухамсартай, соёлтой юм ард түмэл болж төлөвшөх шаардлагатай байхгүй. Тэгээ энэ шийдэл яагаад төрсөн бэ гэхлээр яг өнгөрсөн 20 жилийн хугацаанд би энэ хууль зүйн тусалцаа хүмүүст үзүүлээд над дээр чи ер нь хуульч хүн дээр чи нэг зовлонтой хүмүүс л ирж уулздаг шүү дээ. Одоо эмч хүн дээр өвчтөе хүмүүс ирдэг, хуульч хүмүүс дээр зовлонтой тий магадгүй лам бөө тий энэ хүмүүс дээр бол итгэлээ алдсан хүмүүс очдог ирдэг баг тий. Би бол маш олон юм зовлонтой хүмүүстэй уулзсан. Гэхдээ хүмүүсийн зовлон чинь хитгэн л ангилал байдаг шүү дээ. Ер нь бол одоо магадгүй нэг эрүүгийн гэмт хэрэгт хохирогч болцсон ч юм уу тий. Эсвэл одоо хилбэгдэж байгаа хүн ч юм уу, одоо бусдад эд хөрөнгө алдсан ч гэдэг юм уу, гэр бүлийн маргаан ч гэдэг юм уу ингээл. Тэгээд тэр хүмүүсийн ингээд сонсоод ингээд ажиглаад байж хад тэр зовж байгаа шалтгааных нь баг одоо ихэнх шалтгаан бол өөрөөс нь хамааралтай. Өөрийнхөө бас хариуцлагагүй байдлаас болоод тий юм мэдэхгүйгээс болоод ч юм ингээд буруу зүйл дээр гар зурцсан, буруу юмд оролцсон юм хөө тохиол их байдаг байхгүй. Тэгэхээр бол яаж бид нар одоо зовлон багтаа амьдралыг бий болгох вэ тий? Ер нь улсын хурал чинь уул нь яг л одоо аз жаргалын үйлдвэр байх хэрэгтэй байхгүй юу? Одоо хүмүүсийн зовлонтой асуудлыг судалж байгаад тэгээд улсын хурал гэдэг байгууллагаараа хэлэлцэж байгаад бодлого болгоод хууль болгож батлаад хуулийг нь засгийн газар хэрэгжүүлээд ингээд хүмүүсийн одоо зовлон аз жаргал болчих хэрэгтэй байхгүй тий. Одоо шил ажилгүйд л гэхэд бид нар хэдэн жил ярьдیں۔ Би тий. Энэ ажилгүйд ч одоо энэ 30 жилийн хугацаанд аль хэдийн засч боломжтой тий. Тэгэхээр хамгийн гол манад өнөөдөр ингээд янз янзын бодлогод байгаа мөртлөө энэ нөгөө бодит амьдрал дээр хэрэгжихтэй бас дотоод улмыг тий иймэрхүү байдалтай байна л гэж бид үзээд байгаа юм. Тэгээд энэ нэвтрүүлгийн бас далинд одоо сонгуулийн сурчлагаа маань бас нэлээд дундаа ороод дундаасаа хивчлээ тий. Тэгээд бид нар бас чадлынхаа ярээр сурчлагаа хийж гин. Тэгээд энэ бол үнэхээр хүнд сонгуул болж байгаа. Тэгээд үнэхээр одоо тойрог томсгосон сурчлагын хугацаа багтай тий. Ямар ч байсан гэхдээ би энэ цэнхэр телевизийг үзээд сууж байгаа одоо Монголын хүний төлөө нам болон Батялалт намайг дэмжиж байгаа энэ дэмжигч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо өөрсдөө уцтаад ингээд танаа сурчлагаа чинь манайхаар орж ирэхгүй байна. Өөрөө нэр дэвшиж байгаа юм уу те? Би нэг юм холдаасан хэвлэл хийгээд тавьчихсан ихийн бэлдээд өгөөч гэдэг юм уу гэд. Манай намын энэ сонгуульд оролцож байгаа одоо байдал бол бусад хүмүүс баг ойлгохооргүй. Одоо өөрөөр хэлэх юм бол хүмүүс өөрсдөө одоо жишээл бидний ингээд сурчлагын материалыг өөрсдийнхөө зардлаар хэвлээ те машин дээрээ жишээл стикер би наах гэсэн ямар загвартай байж болох уу гэд өөрөө ингээд наагаад тэгээд энэ болгоных нь хариуд бол мэдээж одоо үнэн чударгаар ажиллаж их орондоо тийм ээ Монгол хүн эзний ёсоор сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө одоо төрийн түвшээ одоо боллоо гэж бодоход одоо түүнийх нь хариуд одоо жишээлбэл үнэн чудраг байж тийм ээ одоо улс их орон ард түмэнд хэрэгтэй хуулийг батлах ард түмнийхээ дуу хоолой болох одоо энэ үүргийг л уул нь хүлээж байгаа юм. Тэгэхээр ер нь улс төрийн үйл ажиллагаа бол ийм л байх хэрэгтэй. Ингээд мөнгө тараагаад надад санал өгөөч гэдэг хүмүүсийн зорилго нэг өөр та бидний өмнөөс яваад бидний энэ одоо толгондоод байгаа энэ өндөр хүүтэй зээл те магадгүй өндөр хүүтэй түрээс энэс чинь болоод одоо жишээлбэл магадгүй монголчууд маань их хорондоо амьдрнэхээс илүү гадаад улсад амьдрахыг илүү үзэх болоод байна шүү дээ те. Хаад орчин өсөж шүү дээ. Тэгэхээр манай мөрийн хөтөлбөр дээрээс нэг дөрвж биш дүүргэж амьдарцгаая гэсэн үрээтэй амьдрах хүслийг дэмжих тухай хуулийн төсөл бид нар одоо боловсруулад бас энийг бол өмнө нь ярьж байгаа л да одоо намайг бол хүмүүс мэдж байгаа бах те ер нь бол гинт гарч ирчээл ингээл яриад байгаа биш юм чи 20 жил бас энэ өөрийнхөө хувийн амьдралыг нийгмийн сайн сайхан шудраг ёсны төлөө шүүх шудраг байж энэ ч бас нийгэм шудраг ёс тогтох гэдэг шүү дээ. Тэгээ одоо дөнгөж бас ингээд хүмүүс шудраг ёсыг ойлгож байгаа нь бол жоохон хоцроод байна. Ер нь бол хоцорсон ч гэсэн одоо хоцорсон бид нар хийх ёстой тийм. Тэгэхээр түрүү таны ярианд бас цогц дурдлаа л да. Улсын хурал гэдэг энэ байгууллагыг одоо иргэд нэг одоо юу хийдвэ гэдгийг нэг сайн ойлгочмоор юм шиг гээд те. Одоо нэг бол одоо жишээ нь ингээд хэдэн жилийн өмнөх сонгуулиар зам барина, гүүр барина, одоо сургууль цэцэрлэг барина гэж хэлсэн бол одоо сонгогчд илүү одоо бодлогын түвшинд шийдээд өгөөч, хуулиа илүү сайжруулъя гэдэг шаардлага тавьж шүү дээ. Та одоо жишээ нь ингээд тойргийнхоо сонгогчтой уулзаад явж байгаа. Тэр хүмүүс ер нь танаас ихэвчлэн
ямар зүйлийг асууж их ямар зовлон илүү тоочж байгаа. За ер нь бол яг би өөрөө нэг жагсаалтаар нэр дэвшиж байгаа учраас одоо бүх одоо 330 сум 204 хорооны хүрээнд л сурчлагаа хийх шаардлагатай байна. Тэгэхээр одоо аль болохоор бид телевиз радио төлхөө бодлогоо ярих тий. Энэ удаагийн сонгуульд Монголын хүний төлөө намаас дэвшүүлж байгаа зорилт бол ерөөхдөө улсын хурлд төлөлтөл болъё гэж байгаа. Хүчтэй сөрөг хүчин болъё. Улсын хурл болон засгийн газрын төвшөнд шат шатны төрийн байгууллагуудад байгаа алдаа зах хурлыг одоо бодитоор нь илчилдэг тий. Түүнийг засах арга замыг одоо шил боловсруулад мэдээж 28 оны сонгуульд бид нар дахиад оролцох ёстой бол. Тэгэхээр тэр одоо оролцоогоо бид нар одооноос эхлээд ингээд бэлтгээд улс төрийн нам гэдэг чинь өөрөө нэг юм хүүхэд том болж байгаа юм шиг одоо төлөвшөх ёстой байхгүй тийм бүх юм чинь цаг хугацаа гэдэг л тийм хүүхэд дөнгөж төрөн гүтлээл шууд одоо спортын тамирчин болоод олимпийн авраг болчдөг тэрний өмнө чинь бэлтгэл хугацаа байдаг тийм тэгэхээр Монголын хүний төлөө намын хувьд бол яг манай одоо зарим одоо сонгогчд бол ийм нам байдаг юм уу гэж ингээд асуугаад байгаа. Тэгэхээр 2017 онд байгуулагдсан 7 жилийн хугацаанд бид нар намынхаа одоо үзэл санааг хүмүүст түгээх ажлыг хийсэн. Ерөнхийдөө бол одоо бүх сум одоо аймагуудад бол салбар нэгжүүдэд байгуулахад бол бэлэн болчихсон байгаа. Тэгэхээр нам гэдэг чинь бол сайн дураараа эрэлдэн нэгддэг байгууллага байхгүй тий. Тэгэхээр чинь бас бидний ингээд бид нар хүмүүст ингээд ийм зоригтой шүү гэдгийг ойлгуулчаа тэр зорилго дорм нь нэгдэж байгаа бол энэ бол зөв нэгдэл болох гэдэг. Өнөөдөр ихэнх намууд бол зүгээр баг компани шиг гимт бүлэглэл шиг тий зөвхөн сонгуулийн үеэр итгэвчээд босод үед итгэвчихгүй байдал бол энэ бол үнэхээр шүүмжлэхээр асуудал байгаа байхгүй. Тэгэхээр бол Монголын хүний төлөө нам бол өөрөө энэ өөр одоо бодлогоор жинхэнэ улс төрийн хүчин болж төлөвшгийн төлөө ингээд одоо мэдээж цаг хугацаагаар одоо шалгагдаад явж байгаа гэж ойлгож байна. Ер нь бол сонгуулж бай одоо ер нь төрийн ажилч ингээд нэг юм мөнгө зарцуулсан мөнгөний төлөө байх ёстой юм уу? Бид нар ер нь бол хүн байх ёстой юм уу? Тэ энэ тухайг их сайн бодмор л санагдаад байгаа юм. Тэгээд ямар ч байсан одоо бас энэ удаагийн сонгуул бол нэлээд л хэрүүл маргаантай сонгуул болох юм шиг байна. Тэ тэгээд ямар ч байсан сонгуул дууслаа гэдэг амьдрал дуусчихгүй та бид нар амьдрдгаар амьдрна. Гэхдээ бидэрт юу хэрэгтэй байгаа гэхээр хамгийн ихний хэлж бид нар шудраг ус хэрэгтэй байна. Тэ үнэн баймаар байна бүгдээрээ. Тэгээд дараа нь бүгдээрээ нэг хайрлж хүндэлдэг баймаар байна. Ингээд үнэхээр суураараа бид нар Монгол хүн нэг хайрлаад эхлэх юм бол бидний хооронд юу ямар зөрчил үүсэх юм тий хитрхи бид нар ингээд нэг хайрлахаа ойлоод мөнгө гэдэг юм шунаад ирэхлээр аяндаа л нөгөө нэг ашиг гэж хардаг тий энтэй нөхөрлөл ямар ашигтай энийг хийвэл надад ашигтай үгүй юу гэдэг тооцоолол дээр суурлаад ирэхлээр та бид нар нөгөө үндсэн хүмүүсийн хоорондын харилцаанд маань ингээд зөрчил үүсгэж байна гэж бид нар үзээд байна. Тэгэхээр бид нар бол илүү нэг тийм гүүр барин зам барин гэхээсээ илүү яаж бид нар нэг их оронч бүгдээр нэг их орондоо сайхан амьдрахын төлөө тий өлссөн чамттай өлсөө тий олох юм бол яг тэнцүү хуваагаад ингээд амьдрдаг. Эн чинь л өөрөө нийгмийн зохион байгуулалтын нэг суур зарчим буюу манай үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 хэсэг заасан нөгөө шудраг усны зарчим тий тэгш байдлын зарчим хүний эрхийг дээдлэх зарчим чинь л энэ байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар бол одоо зүгээр улс төрийн намуудыг хин их одоо зурагтаар гарч ийн тий хин их тараах материал тарааж ийн хин одоо их олон одоо ухуулагчтай байна гэдгээр нь дүгнэх биш тий энэ нам яг юу зориод хүсэж байгаа юм бэ гэдгийг маш ойлгосоо гэж бид хүсэж байгаа. Одоо ингээд улс төрийн намуудыг хараад хахад хувь хүний мөрийн хөтөлбөр гэхээс илүүтэй бид нар намаараа олуулаа нийлж иж одоо нийгмийн сайн сайхныг өөрчлөх юм байна гэдэг ийм зорилтуудыг ийм санааг маш их хэлж байна. Тэгэнгүүт энэ дээр одоо бүх хүмүүсийн сонгуулийн сурчлагын дээр явж байгаа нэг зүйл би өөрөө хувь хүний зүгээс нийтийн сайн сайхны төлөө явж байна. Би хувь хүн. Тэгээ би өөрөө улс төрч учраас ингээд нэг хуулийг ч гэсэн өөрчлөхийн төлөө зориод байна. Гэт ингээд хүн өөрийнхөө санааг хэлж байна. Тэгэнгүүт ард иргэдийн ойлголт ямар байдгийг энэ хүн одоо улсын хурлд гараад ч юм уу эсвэл төрийн түвшин олонгуудаа өөрийнхөө эрх ашиг ч юм уу бизнесийн эрх ашиг хамгаалах ийм оролдлогууд ингээд гараад ирдэг учраас иргэдийн нэг талаас ингээд нэг юм сонгогч байд юм аливаа юмд итгэл алдраад байна шүү дээ. Энэ юу нь юунаас болд юм бэ? Ер нь араа бид нар монголчууд биднэрт ганцхан мөрийн хөтөлбөр байгаа заяа. Тэр нь үндсэн хууль байхгүй. Тэр үндсэн хуулийн эрхэм зорилго дээр Монголын ард түмэнд бид улсынхаа тусгаар тогтвол бүрэн эрхт байдлыг батхан бэхжүүл тий одоо шудрагаас хүний эрх үндэсний эвнэгдлийг эрхэмлэн дээдэлж төр төс түүх соёлынхаа уламжлалыг андигнан өвлөж тий их орондоо хүмүүнлэг иргэний арсан нийгэм байгуулна гэд бидний мөрийн хөтөлбөр ерөөсөө энэ багхгүй. Нам болгоны мөрийн хөтөлбөрийг аваад үзвэл бүгдээрээ л яг ийм агуулгатай байна. Яг гэх юм бол үндсэн хуулиас өөр зүйлийг ярьж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ дотор юу байдаг гэхээр Монголын ард түмэн бид гэдэг хин юм бэ?
Монголын ард түмэн бид өнөөдөр ингээд төрийн үйл хэрэгт өөрөө шууд оролцож тий. Эсвэл одоо төлөөллөөрөө дамжуулж энэ хүү эрхээ хэлнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ард түмэн энэ эрхийг чинь тийм амархан олчоогүй тий. Одоо жишээлбэл би үндсэн хуулийг их хайрлаж ярьдаг хүний үед манай үндсэн хуулийн дээр бичигдсэн зарим үг өгүүлбэрүүд бол маш хүний амиар цусаар бичигдсэн өгүүлбэрүүд байдаг байхгүй. Жишээлбэл Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн хууль шүүх юм эрх тэгш байна гэдэг өгүүлбэр. Энэ өгүүлбэр хэдэн онд батлагдаж зөвшөөрөгдсөн. Тэрнээс өмнө ямар байсан тий? Чи хүний аим үнгүй байсан. Өнөөдөр тэгвэл хүн болгон эрхтгийгш нийгмийн харилцаанд оролцох боломжтой гэд бидний өвөг дээдс чинь энийг шаардсаар хууль болгоод батлуулж чадсан юм шүү дээ. Тэгтэл батлагдсан хуулийг бид нар мөрдөж ажиллахгүй згээд өөстө тэр шударгаас чи худлаа, тэр хууль чи худлаа гэж яриад өөртөө идэвхтэй биш те оролцохгүй байж яснаа нөгөө өөртөө маллаад байгаа хүмүүсээс сайн сайхан зүйлийг хүсэх нь бол бас л ойлгомжгүй зүйл байхгүй те. Тэгэхээр ер нь бол сонгуул гэдэг бол бид нар хамтдаа шийдвэр гаргаж байгаа л одоо тогтолцоо шүү дээ. Тэгэхээр бид нар хамтдаа ямар шийдвэр гаргах гэдэг нь бидний хэн төлөөлөх ёстой мөнгөтэй хүн төлөөлөх ёстой юм уу те ямар хүн төлөөлөх ёстой юм бэ гэдгээл бид нар зөв сонгож одоо тэр нэр дэвшээд байгаа хүмүүсээ бүгдийг хүндлээд те сонсож байгаад хамгийн сайн гэсэн хүмүүсээ сонгочихвол энд бол нэг маргалтаад ах юм ерөөсөй байхгүй те. Тэгэхээр чинь сонгуул гэдэг зүйлийг бид нар яг тийм хүнд яг одоо гэмт хэрэгтнүүд л одоо тэнд байгаа юм шиг те ер нь нэг аимшигтай зүйл юм шиг бодоод ерөөсөй ирэх байхгүй чинь нэг хэсэг хүмүүсээ төлөөлөл нэг хэсэг нь шийдвэр гаргах гэдэг байна шүү дээ. За хамгийн гол нь тийм шийдвэрээ гаргаж байгаа хүмүүс нь өгөх сэтгэлтэй байна, авах сэтгэлтэй байна гэдгийг тооцох хэрэгтэй. Манай өнөөдөр шүүмжлээд өнөөдөр их хурлд сууж ирсэн өнгөрсөн хугацаанд суусан хүмүүсийг шүүмжлэх юм бол илүү авах сэтгэлтэй хандаад байгаа байхгүй юу. Уул нь их хурлын гишүүн чинь бусдтай өгөх те одоо үндсэн хуулийн тэр 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйл дээр төрөөс хүний эрх хэрэгчлөлөг хангахгүйц эдийн засаг нийгэм хууль зүйн баталгааг бүрдүүлж өгөх үүрэгтэй байхгүй юу. Тэгэхээр чинь төрд очиж байгаа хүн яах нь би бусад хүмүүсийн эдийн засгийн баталгааг бүрдүүлж өгөх ёстой шүү. Бусад хүмүүсийн нийгмийн баталгааг бүрдүүлж өгөх ёстой шүү. Сургууль цэцэрлэг таатар нөхцөлтэй байх ёстой шүү гэж ингэж бусдад юм өгөхийн төлөө сэтгэх ёстой үед л нөхдүүд ярьж байна. Хувьдаа сургуультай, хувьдаа эмнэлэгтэй, хувьдаа юу гэдэг. Ингээд зөвхөн хувийнхаа ашиг хонжоо хөөцөлдсөн хүмүүс тэр төрийн эрх мэдэлд очихлоороо бусдыгаа хайчаад байна шүү дээ. Энд нь ард түмэн гомдоод гомдол нь юугаар илэрч юм гэхлээр маш их бохимдол, маш их одоо тэгээд нөгөөх нөгөө буруу үйл ажиллагаа маань яаж нийтийг хамарсан ядуурал те нийтийг хамарсан инх замбраагүй байдал руу ороод байгаа учраас энэ нийгэмд бид нар яг нь өөрсдөө удирддаг хүмүүсээ өөрчлөх хэрэгтэй байна. Өөрсдөө удирддаг хүмүүсийг арай зөв хүмүүсээр сонгох хэрэгтэй байна гэдэг л хэрэгцээ шаардлага өнөөдөр гарч ирээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт монголчууд одоо ингээд 4 жил болоод ингээд засаглаа ингээд солиод байна шүү дээ. Сонгуул болоод байна тий. Ангингууд та одоо ингээд 20 орчим жил улс төрд ингээд нэр дэвшээд өөрийнхөө оролцоог ингээд одоо нам байгуулад намд ороод хуваараа ингээд явж ш. Тэгэнгүүт манай сонгогч иргэн хүний одоо сонгуультай хандах хандлага гэдэг юм уу те ер нь жилээс жилд ахиц дэвшил байна уу эсвэл итгэл нь алтраад байна уу сонгуул гэдэг утга учирыг ойлгохгүй нэг талаас одоо нөгөө буруу зүрх хүмүүсийг сонгоцгоодаа гэсэн айцсан давмгай байгаад байна уу энэ жилийн сонгуулийн сэтгэл зүй өмнөх жилүүдийг бодвол ямар байна? Би өөрөө 2008 оноос ингээд сонгуул улс төр гэж явж байгаа. Тэгээд харж байхад бол мэдээж ингээд айчин майж баг би нөгөө түрүү хэлсэн шүү дээ улс төрийн намын төлөвшөл ингээд урт хугацаанд харагдахтай адилхан нийгмийн одоо суур өөрчлөлт буюу хүмүүсийн ухамсар сэтгэлгээ бол маш урт хугацаанд солигддог байхгүй. Одоо жишээлбэл боолын нийгэмд хоёулаа амьдарч ирсэн бол те одоо хизээч хаантаа би ижлэхэн эрхтэй байна гэж бодож чадахгүй ч тийм. Магадгүй цөөхөн хэдүүн бодоод эсэргүүцэл хийгээд нөгөө боолын бослоход үүсэл тэгэл дарагдаал хичнээн хүн өгсөн бид нар мэдэхгүй тийм. Энэ юм чи явсаар гад өнөөдөр хоёулаа магадгүй одоо их хурлын гишүүн 5 боолтой байна гэдээ хууль гаргыг гэвэл өнөөдөр нийт зөвшөөрөх үү? Тэгэхээр энэ одоо боолтой нийгэм, боолгүй нийгмийн хоорондох нэг төлөвшөл чинь хэдэн зуун жил, мянган жил магадгүй дамжиж одоо нэг бид нар боол гэдэг юм ерөөсөө байхгүй гэдгийг бол хэн нэг үнийг боолчилж явах нь бид нар тэрийг жигшгээр ийм сэтгэл санааны одоо төлөвчлөл үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ 30 жилийн хугацааг бол бид нар яг хувийн хувьд одоо амьдралын хувьд бол урт хугацаа тийм. Яг улс төр төлөвшөж байгаа энэ одоо шилжилт хөдөлгөөний хувьд бол энэ бол бас одоо хэрэг хугацаа гэдгийг бас бид нар бодох хэрэгтэй. Тэгээд Монгол улсын хувьд бол өнгөрсөн одоо 100 жил болж штэ бид нар улсын хурал гэдэг байгууллагатай болоод анх дугаар үндсэн хуулиа баталсны 100 жил болж байгаа. Тэгэхээр бид нар улсын хурал гэдэг байгууллагаар улс орноо удирддаг босноос хойш 100 жил хугацаанд ард иргэд маань бол сонгуулийн төлөвшөөд байгаа л гэж би ойлгож байгаа. Дээрээс нь манай ард иргэд бол тийм ч тэнэг хүмүүс биш шүү дээ. Ер нь бол манай зарим хүмүүс бол ингээл монголчууд тэнийг ядуу буураа арчаагүй гэд би бол тэрний эсрэг байдаг.
Монгол хүн их орондоо сэтгэл дүүрэн, элбэг хангалуун тий сайн сайхан амьдрах боломж байгаа нь гадаадд очиж ажиллаж амьдарч байгаа боловсрогч хамгийн шилдэг хүмүүс байдаг байхгүй юу? Солонгост очиод одоо айл нүүлгсэн ч гэсэн монгол хүн хамгийн шилдэг нь байдаг. Жишээлбэл Америкт очиод пицца зөөсөн хүн ч гэсэн хамгийн олон пиццаг монгол хүн зөөдөг байхгүй юу? Тэгэхээр энэ чадвараа энэ одоо ихтгэл үнэмшлээ их орондоо гаргадаг. Тэгээ их орноо хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ нэгддэг, нягтардаг. Тийм одоо улс одоо ард сэтгэлгээтэй их орон чард түмнийг л бий болгохын төлөө одоо бид нар ажиллах ёстой л гэж байна. За танд баярлалаа.